Сайн байцгаана сонсогч нараа. Спутник Монгол радио 92.5 хууль эрх зүйн цаг подкаст маань эхэлж байна. За өнөөдөр студид маань бол өмгөөлөгч Алтан Зул болон өмгөөлөгч Галхуу миний бие та бүхэндээ хиймэл оюун ухаан буюу AI-ыг хэрэглээг хуульчлах нь зөв үү буруу юу гэдэг асуудал дээр одоо та бүхэндээ бэлтгэж ирлээ. Энэ сэдв маань бас зайлшгүй өндөгдөх шаардлагатай сэдвүүдийн нэг болчихдоо. Өөрөөр хэлбэл одоо хуульч дээр цаг авч байгаа хүмүүс маань ингээд нэг өргөдөл бичээд түрээд ирдэг. За BS асуусан чинь нэг ийм хариулттай. Тэгэхээр энийг шийдэхин гэх зэрэгээр AI-ыг ашиглаж асуудлаа шийдвэрлэдэг. AI-аар асуудлуудаа шийдвэрлсэн байдалтайгаар орж ирж байгаа нэлээдгүй цөөнгөө хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр манай хууль зүйн салбарт бол энэ AI-ыг хэрхэн яаж ашиглах юм бэ гэдэг дээр бас нэг мөр ойлголттой болохгүй бол за AI ашиглаж яваад процессын асуудлууданд одоо нэлээдгүй өөртөө асуудалд орох. За тэгээ хэрэг маргаан амжилтгүй шийдвэрлэгдэх тохиолдлууд бол иргэдийн манд цөөнгөө болчиход байна. Тэгэлгүй яах вэ? За мэдээж техник технологи тэр хиймэл оюун ухааны хөгжлийг бол мэдээж үгүйсгэж болохгүй. Энэ бол угаасаа цаашдын одоо юу гэдэг нь дэлхийн нийтийн чиг хандлага ирээдүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр одоо AI гэдэг маань одоо юу гэдэг нь бүхэл хүмүүсийн туслах болчлаа тий. Бүх хүмүүсийн боол гэх юм уу та. Бараг боолын боол болчиход байна шүү дээ. Маш олон төрлийн тий. Тэгэхээр энэ AI-ыг зөв зохистой ашиглах сурах хэрэгтэй. Энэ маань буруу ашиглавал бас нийгэмд маш их хор уршигтай үр дагаврыг бий болгох боломжтой нөхцөл байдалд маш их түгээмэл анзаарагдаад байна. Заавал ганц хууль миний харж байгаа ганц хуулийн салбар гэхгүй л дээ. Санхүүгийн салбар, хууль эрх зүй судалгаа өөр юу гэдгийг бүхэл салбарт тийм үү. Энэ маань бол би бол юу гэдгийг тэр техник технологи талд бол тийм амар мэдлэгтэй хүн биш. IT-ийн хүн биш учраас миний мэдих одоо юу гэдгийг технологи бол тэр Google search YouTube багш гэдэг хоёрын дээр л гаццсан юм баггүй. Би бол энэ бол зөвхөн мэдээллийн датагаас бид нэр өөрсдөө хайж олж уншдаг тийм. Өөрсдөө фильтрдэг. Илүү биднээс нэг өөрсдийн бүтээмж судалгааг шаарддаг. Өөрсдийн тархи ажиллуулна тийм. Маш олон зүйлийг их усрээс нь уншиж харьцуулдаг. AI бол танд харьцуулах боломжийг олохгүй шууд л харьцуулаад л. Их сурвалж нь яг гардаг юм шиг байлаа тэнд. Гэхдээ харьцуулах боломжгүйгээр AI өөрийнхөө үнэн зөв гэж одоо дүгнсэн мэдээлэлээ шууд өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдээллийг дахиад нэг харьцуулах боломжийг олгоогүй учраас хүн болгоно нөгөөд мэдээж залхуурал гэдэг юм байгаад байгаа шүү дээ. Дотроо цаг хугацаагаа юм нэгдүгээр хоёрдугаар залхуурал гэж юм байна. Энтэй зөрчилдсөний бол одоо юу гэдэг зөрчилдснөөсөө болоод AI 100% итгэждэг. За энэ маань манай салбарт бол түгээмэлд ямар ч хуулийн мэдлэггүй хүмүүс хуульчнараас зөвлөгөө авдаг тийм үү. Авахаас өмнө одоо нэг AI технологиор ямар нэгэн гарц гаргалгаагаа хайгаад тэндээс тодорхой хэмжээний мэдээллийг бол авцсан байдаг. За энийг бол ортоос буруу гэж бол хэлэхгүй. Гэхдээ энэ мэдээлэл чинь яг зөв үү буруу юу гэдгийг эцсийн байдлаар шүүгээд танд эн чинь зөв байна буруу байна гэдгийг хэлэх хэлсэн үгэндээ эргээд хариуцлага хүлээх эрх зүйн этгээдүүд бол биш юм а гэдгийг. Тэр этгээд бол зөвхөн мэрэгжлийн хуульч өмгөөлөгч нар л хэлсэн үгнийхээ хариуцлага хүлээн. За дээрэс нь одоо нөгөө хүмүүс орж ирэхдээ ингээ бэлэн өргөдлөө бичсэн. За би нэг AI-ийн өргөдлөгчүүлсэн юм хянуулыг орж ирдэг. Тэгээд тухайн өргөдлийг нэг хянаад үзэхээр одоо зөрчлийн хуульд огт байхгүй зүйл залтууд. За эрүүгүй бол огт байхгүй зүйл залтуудыг найруулад бичээд ороод ирдэг. Тэгэхээр одоо нэгэн л AI-аар бичүүлсэн чи хинтэйгээж хариуцлага ярих юм те. Гэхдээ ийм байдлаар шүүхэд хандаад явах юм бол та шүүхэд ажиллагааны зардал гэр төлж байгаа те. Энэ зардал үүсгэхтэн за буруу мэдээлэлтэй шүүхэд нэхэмжил гаргаад хэрэгчин хэрэгцэхгүй болох тэ нэхэмжлийн шаардлагач хангагдахгүй байх. За буруу хууль зүйн үндэслэл харсны улмаас ус хүр дагаврыг бол одоо нэрлээд баршгүй. Тэгээ ийм нөхцөл байдал руу чирдэг. Гэхдээ бид хэдий яриад байгаа Галхуу өмгөөлөгч масаа хэллээ шүү дээ. Түүнийг үгүйсгэх аргагүйгээд үнэхээр сайн туслахын ажил бол гүйцэтгэж чаддгүй гэвэл чаддаг. Өөрөөр хэлбэл холбогдох дүрм журмууд шүүхийн шийдвэрүүдийг бол одоо цаг алдалгүй хайж олж өгч байгаа нь бол авууштай. Энийг бол бид шууд тэр бүхэлдэн тэр утгаар нь дүгнэлттэйгээр нь хуулахаасаа илүүтэйгээр тодорхой зүйлүүдэд туслах байдлаар ашиглаж яг эрх зүйн дүгнэлтүүдийг бол хуульч нар маань өөртөө гаргадаг. За ялангуяа үйлчлүүлэгч иргэд маань бол одоо хууль эрх зүйн асуудлуудыг бол яг мэргэжлийн лицензтэй хуульч зөвлөгөө авч иж шийдвэрлэдэг байх зайлшгүй шаардлагатай харагдаад байна. Тэгэлгүй яг. За мөн
За бусад салбаруудын явж гисэн те. За магадгүй хуулиас ойлоо бас нэг хэлэхгүй байх шиг хичээ те. Ашиглаад одоо за би өөрт болсон юм яриа те. Найзуудаараа шинэ жилээр нэг нийтээ ингээд суугаад шинэ жилээ тэмдэглэсэн нэг урд өдөр нь те. Тэгсэн чинь маа найз зүгээр тоглоод наваг сууж миний хажууд эрэгтэй найз суужсан. Ингээд сууж хахад битүүрийн зургийг авчаад найзууд ихнэр рүү явуулна гэж байгаа байхгүй. Тэгэхдээ нөгөө юус миний хоёрын дунд нэг эмэгтэй хүн суулгаад тахаа гээд. Даалгавар өгөөд нөгөөх нэг битүүрийн дунд эмэгтэй хүн суулгацсан зураг үүсгээд өгчсөн. Тэр зургийг би хараад үнэхээр амар тийм эвгүй сэтгэл төрж байгаа байхгүй. Хүүе энэ ингээд бүр ямар ч ялгагдах юм байхгүй. Яг ингээд бодтоор бүр огт би амьдралдаа танихчгүй эмэгтэй хүний хажууд сууж штэ. Тэгээ энийг бол би эргээгээд энэ хэрвээ хууль бус байдлаар ашиглах юм бол энэ маш аимшигтай зэвсэг үе штэ гэдэг талаас нь. Тэгэхээр энийг бол одоо энийг ашиглахдаа ирээдүйд энэ бол одоо өнөөдөр ярьж байсан маш яаралтайгаар энд холбогдох хууль эрх зүйг орчныг Монгол бий болохгүй бол энэ AI гэдэг зүйл бол буруу ашиглах юм бол ямар ч байдлаар одоо удахгүй сонгуулийн жил болох чинь те. Юу ч юутай эвлүүлж болж чинь те. Өмнөх сонгуулиудыг харах юм бол ерөнхийдөө нэг тийм контентын ирэн үе яваадсан шүү дээ, инфлюенсерүүдийн те. Гэтэл одоо бол нэг инфлюенсер гэдэг хүмүүсийн шаардлагагүйгээр видео контент эднэрийг хэн дуртай нь хийдэг болцсон ба шүү дээ. Тэгэхээр энэ дараагийн сонгуулиудыг ингээ харахад AI-ийн дайн болох болов уу гэж би зүгээр таамаглаж байгаа. Тэгэхээр энэ AI гэдэг зүйлийг маш нарийн хуульчилж өгөхгүй болвол энэ эргээгээд нийгэмд сонгуулийн үр дүнд нөлөөлөх юм бол энэ бидний юу үндэсний аюулгүй байдал сонгогч нарын эрхийн асуудал ноцтой яригдах гэдэг шүү дээ. Хэлэх гээд байна тий. Энэ AI-тай холбоотой нэлээдгүй олон зүйлүүдийн судалгаа харж байхад зөвхөн манай хуулийн салбар гэлтгүүгээр маш олон салбаруудад бас нөлөөлөд эхэлсэн. Одоо өөрөөр хэлбэл ерөнхий нэгтлэнгуй тайлангаа гаргуулдаг тий. Мэргэжлийн зураг төслийнхэн бол бас зарим зураг төслүүд дээрээ шууд оруулдаг. Иймэрхүү тохиолдлууд бол байгаад байгаа юм лээ. Тэгээ хамгийн гол нөгөө хариуцах эзний асуудал тий. Тэр чинь нөгөө хийгдэж байгаа ажил болгон ч хойно хариуцлага яригддаг. Тийм учраас хийж байгаа хариуцлагын асуудал бол манай жишээлбэл салбарт тэгж буруу залтууд болж байгаа шиг бас байхыг өгөөсгөр авахгүй. Нэг бол нэгтлэх үүргийг маш сайн гүйцэтгэх хэрэгтэй юм шиг харагдаад байгаа юм тий. Зөв зохистойс. Магадгүй яг одоогийн хуулиар юу гэдэг юм. За AI-аар ашиглаад одоо гэмтрэг үйлдэлчлээ ямар нэг юм бусдад тохирол учруулчлаа эдийн засгийн ч юм уу те. Энэ тохиолдолд за магадгүй би өөрийнхөө компани тайлангийн AI-аар хэлгээ явуулчлаа. Тэгсэн чинь нөгөөх нь алдаатай огт байхгүй хуулийн заалт малттай юм холж утгаад наваг нэг татврын торгуул мургуулд оруулчлаа гэж бодъё л доо. Энэ надад одоо юу гэдгийг хохирол учруулчлаа. Гэтэл энийг би эргээгээд хинээс шаардах уу гэхээр нөгөө AI-ийн үүсгэн байгуулж байгаа одоо нэг юу гэдгийг IT хуулийн этгээдээс шаардах юм уу яах юм те. Энэ эргээгээд эсвэл тэр хиймэл оюухан ч өөр өөрийгөө хөгжүүлдэг байхыг үүсэхгүй шүү дээ. Тэгэх юм бол тэр чинь өөрөө хүн биш юм чинь. Тэнийг 20 цагдах ямар нэгэн торгуул оногдуулах юмш боломжгүй нөхцөл байдал. Тэгээ иргэд маань бас бүх зүйлийг болсны дараа асуудал танддаг. Одоо өөрөөр AI-аар яваад дамжуулаад маргаан яваад шийдвэрлэгдээд хоёр шатны шүүх унаад ингээрсний дараа одоо яах вэ гэдэг зүйл яригддаг шүү дээ тий. Тэгэхээр AI-аар дамжигдчихж байгаа юм болгондоо шүүлтүртэй хандгал шаардлага зүйсээр үүсэж байна гэж харсан. Ер нь манай хуулийн мэргэжлээс байнга ашиглагддаг одоо магадгүй юу гэдэг нэг төрлийн шүүгчийн захирамжийн зөвхөн загвар магвар бэлдэх одоо түүний агуулга руу орохгүйгээр бэлдэх ажлууд бол аягүй сайн хийгдэж байна. Гэхдээ яг л хүний оюун ухамсар тархиар үлдэгддэг тэгэж үндэслэх хэсгийг тодорхойлох магадгүй өмгөөлөгч нар ч гэсэн тийм өмгөөллийн үгээ бэлтгэхдээ AI-аар бэлтгэгдсэн өмгөөллийн үгнүүд одоо таарч эхлэдэг шүү дээ шүүхийн хэлцүүлгийн шатанд. Тэгэхээр тэгэж харж байгаа үгнүүдийн тухайд бол ингээд хүний ухамсарт тархиар сэтгэгдэж оюунаар бүтээгдэж байгаа үйлийг бол хизээж одоо гүйцэхэргүй магадгүй гүйцлээ гэхэд энэ нь бол одоо шүүхтэр ашиглах төр нөлөөний хувьд бол харилцан адилгүй бас одоогийн нөхцөл байдлын өрөөнд бол тийм сайн бол биш байгаа шүү гэж ирээдүйд сануулмаар санагдаад. Тэгэлгүй яг хөө. За энийг хөлчлөх шаардлагатай гэдэг гадар би яг бас зөвөр байж болох нэг жишээг ярил л да. За эрүүгийн хуулийн 21-14 дээр бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэдэг гэмтрэг байдаг. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг маань ойлгомжтой. Тусгай зөвшөөрлөө авцсан, шаардлагыг хангацсан этгээд бол хууль байгууллагаас тогтоосон тийм. Гэтэл энэ
одоо огт хуульч биш нөхдүүд нийлээд хууль зүйн үйлчилгээний төв гээд нэг юм байгууллагын нээсэн зав. За тэнд хүн харахад бол аюу юм гоё яг л хуулийн овсон байхгүй хуульч нар. Агт тэн дотор нэг ч хуульч байхгүй. За дунд нь ганцаар хуулийн сургалт өгсөн хүмүүс байна. Ингээд үйл ажиллагаа явуулаад хүмүүс ирэх ашгийг хохирогоод явуулсан юм. За эдгээр дээр бол эрүүгийн хариуцлага хүлээх болчихж байгаа. Хохирол учруулсан тохиолдолд. За энэ дээр яг би зүгээр нэг жишээ болгоод яриа л да. Магадгүй энэ шиг өмнө дугаар дээр бас ярьсан байж магадгүй. Юу гэхээр миний хувьд нэг эрүүгийн шүүх уралд анх удаа ч явахдаа нэг тийм кейстэй таарлаа. Тэгсэн чинь тухайн урал дээр хохирох би бол шүүгдэгчийн өмгөөлөгч. Хохирогч маань бол өмгөөлөгчгүй байсан. Эхний урал дээр би өмгөөлөгчтэй орно гэж хурлаа хойшлуулсан. За дараагийн уралдаан дээр нь өмгөөлөгч гээд нэг хүн ороод ирсэн. Гэхдээ итгэмжил бариад ороод ирсэн. Эрүүгийн хэрэг дээр. Гэтэл сонсогч яа итгэмжил гэдэг маань юу гэхээр итгэмжлэг бол нотроод ороод хин чинийга төлөөлж хийж болно. Энэ бол иргэн болон захиргааны хэрэг дээр. Эрүүгийн хэрэг бол нэг гэмтэргийн үйл явц процессыг ярих гэж байгаа учраас хин нэгэн таныг төлөөлж ярьж болохгүй байхгүй. Тэн дээр чин хууль сануулсан бол учраас одоо би ямар нэгэн гэмтэргийн гэрч байлаа юм уу, ямар нэгэн гэмтэргийн холбогдох юм уу юу ч гэдэм байлаа гэж хохирогч байлаа гэж бодоход алтан зуулд итгэмжил хийж өгөөд чи миний өмнөөс эрүүгийн шүүхтэр ороод тухайн процесс тэгсэн тэрийн юм зодон өнөдөн ч гэх юм те. Энэ хэргийн талаар чи намайг төлөөлж ярих боломжгүй шүү дээ. Тэгэхээр эрүүгийн хэрэг маргаан шийдвэрлэхэд итгэмжлэлээр ордгоо. Итгэмжил байхгүй. Итгэмжлэлээр орох цөөх хэдэн тохиолдол байгаа. Гэтэл тухайн хэрэг дээр итгэмжил хийгээ ороод ирсэн хүн маань бол цагдаагийн газар ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан хүн байгаа байхгүй. Тэгээ би бол эрүүгийн хэргийг бол нэвч хут мэднэ. Гэтэл тэр цагдаа гэдэг хүн маань өөрөө хуульчин шалгалт өгөөгүй. Зөвхөн цагдаагийн сургууль төгсөн, актен төгссөн хүн л байгаа шүү дээ. Гэтэл цагдаа нар маань эрүүгийн хэрэг дээр бол процессын зүгээр 50% дээр нь л явж байгаа хүмүүс байхгүй. Үлдсэн 50% нь юу гэхээр шүүхтэр явж байгаа шүү дээ. Хэрхэн шийдэх вэ? Прокурор шүүхтэр тий. Гэтэл 50% л мэддэг хүн өөрийгөө өмгөөлөгч гэж бусдад танилцуулаад тэгээд тухайн шүүх хурланд итгэмжил аваад би бүр үнэхээр гайхсан тэрэн дээр. Тэгээ шүүгч нь ингээ гайхаа асуудаг. За итгэмжлэр орж ирж байгаа юм тийм гэдэг. Тэгээ надаас асуугүй энэ танаа өмгөөлөгчтэй холбоос юм чиглэл өгсөн юм уу? Өмгөөлөгч нар итгэмжлэр орж ийг хэлсэн юм уу гэдэг л. Үгүй шүүгч би анх удаа ийм итгэмжил харж шүү мэдэхгүй байна гэдэг. Мэдэхгүй гэж одоо мэдэхгүй л гэж шүү дээ. Тэгээ шүүгч ч ойлгосон би ч ойлгосон. За яах вэ хүн амьдралын төлөө хуулийн мэдлэгээ ашиглаад амьдарч байгаа юм. Гэхдээ ингэж болохгүй шүү дээ. Нэгэнтээ тухайн шүүх уралдааныг дахиад хойшлуултаа юм шигэд тухайн урал маань үргэлжилсэн л дээ. Тэгэхдээ бас их сонирмаар шүүгчийн зүгээс за нэгэнтээ итгэмжлэр орж байгаа бол итгэмжлэн төлөөлөгч болон төлөөлүүлэгч хоёр нэг дор орохгүй нэг нь орноо хин нь орох юм. Гэсэн чинь нөгөө хүн чинь хүнээ гаргахтаа за өмгөөлөгч нь орч чи гадаа байж гээд гаргаж байгаад орсон. Нүдэн дээр ингээ хойл зөрчигдөд байгаа байхгүй. Гэхдээ аз олж тэр бол юу гэдэг нь хохирогчийн тал учраас нөгөө тэр хүнд хохирол учрах магадлал маш бага байгаа байхгүй. Нөгөө талд прокурор гэдэг хүн чинь улсын ялагч бол хохирогчийг эрх ашгийг хамгаалж орж байгаа шүү дээ нэг талаараа. Тэгэхээр прокурор маань баг өмгөөлөгч нь орчиж байгаа. За энэ дээр бол миний хувьд маш эмзэглүүштэй юм болоод за тухайн хүн дээр магадгүй энэ байдлаараа ингээд даймжраад явах юм бол хин нэгэнд хохирол учруулах энэ гэмтэргийн шинж бол бүрдэх гээд байна гэж би дотроо бол бодоод өнгөрцөн. Гэтэл яг би энэ яриад байгаа энэ сэдвийг яриад байгаа шүү дээ. Толбож магадгүй тэр хүний оронд өнөөдөр тэр ийг ашиглаад явж иж болох байхгүй хүн. Би өмгөөлөгч авахгүй би өөрийгөө өмгөөлнө. Би хууль мэднэ гэдэг нэг бүх заавраар явчих болно. Эргээд танд хохирол учирчих юм бол хин ч энэ дээр хариуцлага хүлээхгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр өөрөө гэмтэрэг үлдчихвүү одоо яач уу гэдэг дээр айгүй сонирн байдал үүсэх гэдэг байгаа байхгүй. Шийдвэрлэлтэй асуудал тийм. Энэ сүүлийн үед надад анзаарчихсан бас нэг жишээ хэрхэн шийдвэрлэх ажиллагааны явцад буюу одоо шүүхийн шатанд аль нэг оролцогч нар маань нөгөө AI-аар түрүү ярьжсэн фото зураг ярьжсэн. Тэр нэг юм кейс орж ирсэн. Тэр нөгөө хоорондоо бичлэжсэн нэг мөнгө төгрөг зээлсэн чат болгоод өг гээд. Тэгээ AI-аар нэгэн рүүгээ би чам руу мөнгө шилжүүл нөгөө чатаа явуулаад энэ хоёрынхаа хооронд бичлэлж байгаа зүйлээ зээлсэн болгоод өг гэж биччихэж. Тэгээд тэрийг шүүх тавсраад өгсөн. Тэгэхээр нөгөө шүүхийн процесст оролцож байгаа хүмүүс маань бас
шүүх хэргийг шийдвэрлэх талаар ойлгоход бол нотлох баримт гэдэг агуулгын өрөөнд бол таны гаргаж өгж байгаа юм шууд нотлох баримтын шинжээ агуулад л шууд шүүх үнэлэх баримт бол бас болдоггүй. Магадгүй эргэлзээтэй одоо хууль заасан дээр нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд заавал давхар нэг баримтаар үнэлэгдэж тогтоогдно гэдэг зүйлээс. Тэгээ би та ийм чат өмнө бичлэлцэжсэн өгч би одоо санахгүй байна. Энд ч одоо 3 жилийн өмнөх харилцаа штэ гэдгсэн. Тэгээд ийм чат гаргаж өгөхөөр нь би одоо үзлэг хийлэг яг өсөлт гаргаад тэгээ ийм бол чат огт байгаагүй. Тэгэхээр AI-г хүмүүс бас нөгөө шүүхийн шатанд янз бүрийн болоогүй зүйлийг болсон мэтэр болсон зүйлийг болоогүй мэтэр гэж янзалж засварлаж өгдөг болоод байгаа юм. Тэгээ энэ маань өөрөө зүгээр цаг хугацааны гар зүй асуудал өөрөөр хэлбэл шүүхтэр угаасаа таны энэ чинь нөгөө тал няцаагдж үгүйсгэх байдлаар холбогдох дам нотлох баримтуудаар ч юм уу тий үгүйсгэхдээ гараад ирнэ. Тэгэхээр энэ бол одоо шүүхийг одоо төөрөгдөлд оруулах хуурах юм үйлдэл бол тэмдгүүдийн амжилт болдог зүйл биш. Яг ном журмаараа явагдахад бол нотлох баримтын шаардлага шинжээ агуулга алдаад л ирнэ гэдэг ойлголт бас хүмүүс мэдэж авахгүй бол би нэг ийм баримт үлдээл одоо голон зураг хийгээл гэр бүлээсээ салчил та гэдэг маргаан ихсхийг өгөөсг харахгүй болсон тийм. За бас яг энэ зам мэдээж наадмын амралт маш урт болсон тийм. Зунжингаал хөдөө гадаа явлаа. Зунжингаал нөгөө машин дотор дуу сонслоо. Хүн болгоны олон хүний нэг плейлистийг сонслоо шүү дээ. Тэгсэн чинь манай Монголын олонний танил болцсон зохиогч хэрэгтэй дуунууд маань арай өөр хэлбэрээр айгүй их яваад дуулагдлаа надад. За яг энэ одоо шинэ ийм cover дуунууд эсвэл манай сүүлийн үеийн нэг ийм сонин ийм аялахтаа чимшиг дуулдаг болцсон юм болоо гэж би нөө гэж тухайн үедээс ойлгохгүй байсан байна. Тэгсэн чинь энэ ямар сон нэг дагаад дуулах гэхэлэр нэг л болж өгөхгүй юм. Тэгээ нөө плейлист тавьсан хөгжим тавьцаанаас нь асуу энэ ямар хин гэдэг дуучин хаасайг бол нэг юм хазгаа хэлдэг нэг дуулаад ах юм. Сонь хүмүүс дуулаад ах юм гэсэн чинь чи гэдэг байгаа байхгүй. За ч одоо бүр ингэ дуулдаг болчихж байгаа юм байна cover тий. Тэр нь бүр одоо яг бодит дуучнаас илүү хандлтаач байгаа ч авах шиг тий баг. Дээрээс нээс оюуны өмч шүү дээ тий. Оюуны өмч би яг энийг хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээ нөгөөд сонсогч маань тэгж байгаа. Гэхдээ одоо яг ингээд зохиогчийн сонсч чадхаа болчихлоо шүү дээ. AI-аар ингэж өөртөө тааруулж нэг юм тийм намуухан ч гэдэг юм арай нэг өөр өнцгөөс нь дуулаад тах шиг байгаа. AI-аар дуусан дунд арай нэг тийм гоё болчихлоо гэд. Тэгэхээр яг сонсогч нар таалагдж болно. Гэтэл эн чинь өөрөө оюуны өмч тийм үү? Гэтэл энэ оюуны өмчийг ингэж бас хууль бусаар хуулбарлах те төвөх гэдэг маань өөрөө бас л хохирлоос хамаарат гэмтэргүй зөрчил болчихж байгаа шүү дээ. Энэ дээр одоо алтан зуул өнгөлөгч юм уу? Яг нөгөө цаг үеийн нөхцөл байдлаас хамаарат эрх зүйн зарим хууль тогтоомжийн шинтгэл хүртэл хэрэг болж штэ тий. Тэгээ энэ дээр бол бүр яалтч өөрөөр хэлбэл оюуны үнд бүтээл гэдэг бол хүний тархинаас гарч идэг хэмжигдэх боломжгүй эдийн бус хөрөнгийн ангилалд ордог зүйл штэ. Тэгэхээр энэ эдийн бус хөрөнгийг зүгээр л нэг цахим юм руу оруулаад тэгээ тэрийгэ жоохон өөрчлөөд ингээд мэдээж үндсэн их хөлбрээс нь л өөрчилж байгаа ш тогт байхгүй зүйлийг зохиогоогүй. Тэгэхээр тэр хүний оюуны өмч хөдөлмөр дээр манай хуулийн зохицуулалт AI-аар дамжуулаад ийм нөхцөл байдлууд үүсэж байгаа учраас шинжилэл бол зайлшгүй шаардлагатай. Дээрээс нь хариуцлагын систем байх хэрэгтэй. Тэгвэл оюуны үнд бүтээл бүтээгч өв тээгч хэн болгон маань хохирч үлдчихэж байгаа нөхцөл байдлууд одоо ер нь цаашдаа оюуны хөдөлмөр эрхлэгч болоод оюуны үнд бүтээл бий болгож байгаа хүн цөөрөх нөхцөл байдал. Яагаад тэр энэ үнгүүдчиж байгаа юм чинь энэ төрлөөл тархиа ажилуулдаг хүн байхгүй болоод бид бүх зүйлийг ингээд цахимаар тий AI-аар дамжуулаад нэг юм тархи ажилтдаггүй систем рүү орох гээд байгаа юм шиг. Тэгэхээр магадгүй иргэдийн нийгмийн байдал за хүн төрөлхтний хөгжил сурч боловсрох нөхцөл байдал гэх зэрэг бүхэл зүйл манай хууль зүйн орчин нөлөөтэй байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ хууль зүйн орчиндөө хүртэл энэ оюуны үнд бүтээл үйлдвэрлэгч нарыгаа хамгаалах за тэдгээрийн бүтээлүүдийг үнэлэгдэх нөхцөл байдал эрх зүйн боломжоор хангах бол зайлшгүй шаардлага үүсэж байгаа учраас үүнтэйгээ уялдуулаад хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт орох ч юм уу асуудлууд бол яригдах зайлшгүй шаардлагатай л харагдаад байна. Тэгэлгүй яах вэ? Хууль эрх зүй бол зайлшгүй. Миний хувьд бол зүгээр магадгүй одоо ингэх бах ирээдүйд за магадгүй залилан мэхлэх гэмтэрэг дээр юу гэдгийг зохиомжтой байдлыг зориуд бий болгож энэ гэмтэргийг захин мэргэжил ашиглаж захин мэргэжил ашиглаж эсвэл өөр одоо нэг юу гэдгийг хурамч гэрээ бичгөөрөнд ашиглаж нөгөө материалыг ашиглаад байна шүү дээ. Гэмтэрэг үйлдэгтээ ашигласан арга хэлбэрээс нь хамаарат ялын зохицуулалт хүртэл өөр байдаг. Энэ дэр магадгүй нөгөө хиймэл оюун ухаан ашиглаж үйлдсэн байх юм болвол гэдэг нэг нөхцөл ирээдүйд бас
орж ирэх магадлал өндөр байна гэж миний хувьд харж байгаа. Энэ дэр ягаад хиймэл оюун гэхээр тухайн хүний сэтгхүүгээс давсан зүйлийг өөрөөр хэлэх юм бол би ашиглаж гэмтэрэг хий. Магадгүй одоо би тухайн гэмтэргээ яаж баригдахгүй байх хэмжээнд нь би төгс үлдэх вэ гэдгээ яас өвлгөө авч магадгүй шүү дээ. Гэтэл тэр бол миний одоо юу гэдэг тухайн хүний сэтгхүүгээс давсан хэмжээний юм уу мэдээж мэдээллийг. Ингэсэн тохиолдолд энэ ял бас хүндрэх магадлалтай юм ирээдүйн зохицуулт бий болж магадгүй байна да гэж хараад байгаа. Ерөн сүүлийн үед ингээ хүмүүсийг анзаарч байхад хуульчаас өвлгөө авахдаа дандаа эхлээд AI-тай ярилцаж орж ирэл. Тэгэл тэрийг ийм байна энэ үнэн үү энэ худлаа юу гэл тэрэн дээр шүүлтүр гэж оролцоод байгаа. Ер нь бол одоо жишээлбэл хүн өвдсөн тохиолдолд эмчит хандаад магадгүй бөөр өвдсөн бол бөөр нэмжтэй. Бэлэг өвдсөн бол бэлгэний эмчит ханддаг шиг бид асуудалд хандахдаа бас л яг л тэгж хандах хэрэгтэй болоод. Та яг хуульчаас өвлгөө авч байгаа бол магадгүй өөр нэг AI хэмжүүртэй дүүцэх биш. Яг мэрэгжлийн хуульчаас өвлгөө авч байгаа бол надад ийм асуудал байгаа. За энэ асуудлын өрөөнд бол би ийм мэдэх шаардлагатай байна гэдэг байдлаар хандах. Болвол бүх төрлийн эмчилгээ хийдэг эмчид очиж хандсан үзэлгийнхаа баримтыг ирж авчираад байгаа юм шиг. Тэгээ дээрэс нэг хуульч нарыг шалгаад байгаа юм шиг зүйл болоод байгаа. Ямар тохиолдолд бол хуульч нар Монгол улсад бүртгэлтэй мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэгчийн одоо нэмэлт диплом аваад лицензийнхаа дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас танд бол одоо мэрэгжлийн дагуу зөвлөгөө өгөх. Тэгээ түүнийгээсээ үүдээд тэрэндээ тохирсон хариуцлагыг байнга үрж явдаг шүү дээ тий. Тэгэлгүй яг. За битүүрийн хувьд бол мэдээж хуулийн хүмүүс тийм үү. Тэр IT техник технологи тал дээр бас яг мэрэгжлийн хүмүүсээ яаж гүйцэх вэ? Тэгэхээр яг энэ AI-тай хиймэл оюун ухаантай холбоотой асуудлаар битүүр бас дутууд улмаг мэдлэг мэдээлэл дутмаг байж магадгүй. Энийг бас сонсогч нар маань бас зөвөр ойлгороо. Гэхдээ энэ зүйл өнөөдөр юу хийж бүтээж чадж байгааг угаасаа хүн болгон гар утснаас харж байгаа. Одоо нэг хятад драма кинонууд маш их гараад байна шүү дээ Facebook. Энэ чинь сүүлдээ бүр AI-ээр хийдэг болсон байна шүү дээ. Кинонуудын үү? Кино бүтэн кино 2 цаг гарны кино бүтэн AI байхыг би харлаа. Тэгэхээр энэ одоо ирээдүйд яах вэ гэхээр бид нар энэ мэдээллийн 90 үе байгаа тийм үү? Тэгэхээр биднэрт өгж байгаа мэдээллийг маш төгс хэмжээнд ингээд хиймлэр гаргаж ирэх боломжтой юм бий болчихж байгаа юм чинь иргэд бид нар ч гэсэн энтэй холбоотойгоор тухайн мэдээлэлд AI байгаа юугүй юу гэдгийг бол бас давхар хянах шаардлагатай болчихж байгаа. Үүнтэй холбоотой юу гэхээр хууль эрхцэн өрн ч гэсэн магадгүй AI-ээр хийлгэж байгаа видео контент бичлэг байх юм бол тэтл гарчхан дээр юм уу заавал нэг хэсэгт нь энэ бол хиймэл оюун ухаанаар бүтсэн бүтээл шүү гэдгийг дурдж өгж юмаар байгаа байхгүй. Одоо нэг инфлюенсеруудын тухай хууль гэдэг хоёул нэг тэгж байгаа яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр ч одоо ингэж байгаа шүү дээ. Төлбөртэй контент төлбөртэй реклам хийж байгаа бол төлбөртэй гэдгээ заавал гаргах юм билээ. Тэрнээсээ шүү гэдэг төлбөртэй гэж бол тухайн үзэж байгаа хүмүүс маань бас цензуртай хандах гэдэг шин тий. Яг энэ шиг AI шүү гэдгээ бас харуулдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү маш нарийн стандартууд одоо яг энэ AI чинь гараад удаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр бусад улсууд бас эхнээсээ хуульчлаад эхэлж байгаа баг. Тийм ер нь бол дэлхийн айлч улс орнуудад бол AI-тай холбоотой зохицуултууд эхнээсээ орж эхлэх нь эхлээд зайлшгүй шаардлагатай зохицуултууд нь хийгдэж явцсан шүү дээ тий. Яг нь сонсоход яг их сурвалжийн санахгүй нүүслээс ангаахын болон хуулийн салбарт ашиглахыг хориглоно гэдэг. Өөрөөр хэлэх юм бол яг энэ төрлийн асуултанд хөгжүүлэгчнүүд энэ төрлийн асуултуудыг дандаа блоклё шүү гэдэг байдлаар зарим улсууд бол зохицуулж эхэлж байгаа юм шиг л. Тийм хятадд бас нөгөө юм мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр тий инфлюенсер гэдэг ойлголт байхгүй боллоо шүү дээ тий. За тийм байна. За бас нэг одоо юу гэдгийг хөндөд байгаа асуудлууд яг нэг ийм миний хувьд нэг юм сонссон л доо. Одоо их сурвалжийн яриад яг том байгууллагууд нэр усын нэлээд яг ингээд өөрсдийн ингээд ажилчтай одоо маркетингийн албанч байдаг юм уу те. Тэд нар нь ингээд одоо юу гэдгийг AI-аас зөвхөн мэдээлэл авна. Тэгвэл өөрийнхөө боловсруулсан одоо маркетингийн төлөвлөгөөч гэдэг юм юмуд байгаа шүү дээ. Энийг AI илүү хийхийг хориглож байгаа удирдлагын зүгээс. За. Яагаад хориглож байна гэхээр би одоо магадгүй нэг шинээр гэрээний төсөл боловсруулъя л да. Энэ бол миний яг бүтээл шүү дээ. Одоо хуульчийн л нэг бүтээл тийм үү.
Гэтэл энийгээ би AI руу ороод хэр өн болж гинөө ингээд хинаатгаж гээ оруулчих юм бол энийг эргээгээ дата болгоо авчих юм байна. Тэгэхээр дараагийн AI одоо миний боловсруулсан гэрээтэй адилхан юм асуух юм бол миний гэрээг тийшээ гаргаад өгчдөг. Ийм зарчмаар наа чи бас ажиллаад байна гэж яг хүмүүс бол хардаад байгаа. Тэгээ ер нь бол бас үүсгэр яг тэр нэг одоо AI-тай холбоотой туслахын үр гүйцэтгүүлэх явцад ч юм уу магадгүй та өмнө нь ийм зүйл асуужсэн байна ингээд уялдуулаа гаргаж ирээд байдаг шүү дээ. Тэрэн шиг бидний оруулж байгаа дата маань тэнд бэлтгэгдээ дараагийн гэрээнийх нь их сурвалжуулагдахыг бас үүсгэх аргагүй. Тэгэхээр энэ маань эргээгээд одоо юу гэдэг нь бусдын нэр төр мөн оюуны өмч бүтээл хувийн нууц шүү дээ. Хувийн нууцтай холбоотой асуудал маань эргээгээд цацагдах магадлалтай. Өндөртэй тий. Маш өндөртэй байгаа. Яг зүгээр ингээд тэн дээр чинь зөв шүүгчийн нэр усыг өвчээд ингээд шүүгч гээд биччихэхэд л тэр хүний намд руу бүхэн гараад ирэх юм л шүү дээ. Яг интернетээс хайлт хийж болно. Гэхдээ энэ чинь өөрөө нэг хувийн нууцтай мэдээлэл магадгүй тэнд ингээд явж ивэл тэр нууцыг хэн задруулах вэ гэхээр AI хэрэглэж байгаа хэрэглэгч маань өөрөө задруулчихж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл чинь буцаад нийгэмд нууцтай холбоотой таны нууц задраад явах магадлал өндөр байна. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань дуусах нэлээд төгсөн байна. Тэгэхээр сонсогч нартай зөвлөгөө олгоод дүгнэлт олгоод тийм ээ. Алтан зөвлөн өнгөлөгч маань. Иргэд маань тэртээ тэрнгүү AI хэрэглээ бол нэлээд өндөр болсон. Тийм учраас тухайн AI хэрэглээг та нэг хэрэглэхийг бол үгүйсэх аргагүй. Гэхдээ мэрэгжлийн хөвчийн зүгээс бол AI хэрэглэхдээ цензуртай хандаж мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэгчийн аливаа төрлийн үйлчилгээг AI-аар авдаггүй байх. Тэгээ авсан тохиолдолд зарим зүйлийг ингээд дахиж хянж нэгтлэх, мэрэгжлийн этгээдүүдээс асуух гих зэрэгээр хандахгүй бол таны тосын эрсдэлт агуулдаг гэдгийг дүгнээд хэлмээр байна. За баярлалаа. За энэ урт сонсон сонсогч нартай баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түрүү ярьжтай сонсогч нараа. За баярлалаа.